Монгол ардын дууны урлаг бол нүүдэлч монголчуудын аж амьдралтай салшгүй холбоотой. Ардын дуу нь хүнээс хүнд ам дамжин дуулагдах улам хөгжин боловсросоор хамтын мэтэл болдгоор онцлогтой. Монгол ардын дууг аялгауны цараа багтаамжаар нь болон утга санаа үүрэг зориултаар нь ангилан үздэг. Монгол ардын дууны төрөл зүйлийг дуулах хэв маяг аялгауны цараа багтаамжаар нь Монгол ардын богино дуу, Монгол ардын урт дуу гэж ангилдаг бол сэдв агуулга үүрэг зориултаар нь бүүвэн дуу, гүр дуу, дууд бүжиг, домогт дуу, бүжигт дуу, ёс заншлын дуу, хүрээ дуу, хөдөлмөрийн дуу гэж ангилдаг. Хөдөлмөрийн дуу монголчуудын ахуй амьдралдаа өдөр тутам хийдэг үйлүүдээс төрөн гарсан дуунууд багтдаг. Үүнд төл малаа голсон болон өнчилж хоцорсон төлүүдийг мал давхуулгахдаа дуулдаг урай дуунууд багтдаг. Жишээ нь тойг, гүүргий, уухай, гинго, цойглох, хөөслөх гэх зэрэг нь хөдөлмөрийн дуундаа багтдаг. 하라차쇼니 대대해시게 하라천동도라 노다다라뇨다 에부에 부에 에부에 부에 까도쇼니 대대해시게 깡가마대지게 또
Annamnaknana havadoragat ikkilda horndan bilgen bildim Jurraget Annamnaknana havadoragat Topşorak ucumdor bilgen bildim Jurraget Annamnaknana havadoragat Başına kere bilgen bildim Jurraget Гүр дуу. Оюун ухаан хөгжүүлэх бясалгалын дуу юм. Сүм хийдэд судар номыг дээдлэн номыг найр хийж гүр дууг дуулдаг байжээ. Гүр дууны шүлгийн бүтцэн ихэнхдээ үргэлжилсэн үгийн хэлбэртэй нэг буюу дөрвөн өмөрт шүлгийн зохиомж бүтэцтэй байдаг. Агуулгын хувьд гүн ухааны дүрслэл ихтэй хэд хоног сараар үргэлжлүүлэн дуулдаг урт дуу юм.